айдас ба сургамж толилуулж байна. Намайг өндрөх гэдэг. 16 наснд өмнө тохиолдсон хизээч мартагддаггүй эвгүй хачирхалтай явдлаа хуваалцъя. Би тэр үед 8 сарын 24-өөс 27-ны хооронд ар хангаа нутгаа төлөөлөөд Монголын хүүхдийн зөвлөлийн майханд хөтөлбөртөө скаутд оролцсон юм. 21 аймаг 9 дүүргийн 300 гаруй хүүхэд Төв аймгийн Батцанмөр сумын скаут цусланд цугларцгаасан. Тэнд болж өнгөрсөн эвгүй, сонин чимшиг, айдас сүргэм явдлыг хүмүүс сонирхолтой санагдах байх гэж бодоод хуваалцгаар шийдлээ. 300 гаруй хүүхдийг нар сар гэж 2 бүлэгт хувааж, 2 талд аймаг дүүргээрээ өөрсдийнхөө майхнаа барьсан. Манай аймаг нар бүлэгт хуваарлагдаж, эхний 2 хоногтоо майхандаа хонож, ил гал төлж, өөрсдөө хоолоо хийж, скаут төрлийн орчиндөө танилцаж, нилээд адал явдалтай өөдөх завгүй өнгөрөв. Би эхний 2 хоногт өөрийн аймгийн майхандаа хонолгүй, өөр аймгийн найзуудтайгаа нийлж тусдаа хоноод амжлаа. Тэгээ сүүлийн өдрийн шөнөө ядаж ганц өдөр өөрийнхөө майханд хоноё гэж бодоод очисон тэрэлдэ. Оройн тойргийн өмнөхөн манай нөгөө бүлэгт байдаг 2 найз над дээр ирсэн юм. Нэг нь онгод тэнгэртэй Говьсөнбөр аймгийн хүү. Бид нар Бэкл гэж дууддаг байсан. Харин нөгөөх нь Хүслэн. Гэтэл Бэкийн ухаан орж гараад Дүшээч гэж дуудаад нэг тийм сони юм ярьж байгаад унаад өгсөн. Төд удалгүй ухаан ороод эрүүл ухаантай ярьж эхэллээ. Би юу босон талаар асуудалд Бэк хэлэхдээ Хүслэн бид горыг урд ойн дунд байдаг нойлын тэндмээр харах гээд явж байхад нэг цэнхэр дээлтэй саарл үстэй жижигхэн эмгэн ч юм уу игч ч юм уу гэмээр нэг хачин зүйл надад хальт харагдаад би ухаан алдсан гэж хэлв. Яг үнэндээ ухаан алдаагүй. Амандаа ойлгохдохгүй юм бовтноод байсан гэн хажууд нь байсан Хүслийн хэлсэн юм. Бэк ярьж байхдаа гар хөлн салганаад тайван байж чадахгүй байсан болохоор хүүхдүүд дээр очигээд бид гурав явцгаалаа. Яг тэр үед оройн тойрог болж байсан юм л да. Олон хүүхэд бүжиглэж, дуулж байхад нь дундуур нь ороод хүмүүсийг айлгаж ичээхгүй бай гэсэндээ л бусдтайгаа нийлсэн. Дуулж дуусаа тойрогт харах үед Бэк миний гарнаас сатгаад "Андаа, би хайгаад байна. Яг миний ард нөгөө нойлын тэнд байсан юм намайг тас ширтээд байна. Одоо би эргэх юм бол яг харц толно." Гэт гарнаас сатгаастай эргэлдэж бүжгэлсээр тарах цаг болсон. Тэгээд 11 өнгөрч байхад бид майхандаа орцголоо. Манай майхны хөвгүүд ч ирж байсан санагдана. Тэгсэн манай найз бэхээ ирснээр бид гурыг шоолж насаараа сүнсчдгэр сонслоо. Анх удаа үзэж байгаа мó? Гэт амандаа үглээд ор дээрээ засаж эхлэв. Тэгээд байж байтал Бэк гинэд уйлж миний хөлнөөс тас зураад "Өндөрхөө, намайг авраарай. Намайг татаад байна. Ойртоод байна" гэж уйлаад сүүлдээ таг хөшөөд хөлнөөс зуурсан чигтээ ухаан алдахтаа хоошгоо савж унаад хахир хоолгоор "Мо тэрэн чи хаанаас ирж бачруудыг найлгаад байна" гэж яг л бөөгийн хоолгоор дуурч тэгээд ухаан орсон. Би золдоол дагаад ухаан алдчихаагүй. Бэк ухаан орчхоод "Та бууж яах гээд байна ээ? Би уусахгүй. Та над дээр буул би өхөн шүү дээ" гээд онгодтойгоо ярьж эхлэв. Тэгээд хэсэг хугацааны дараа Бэк "Андаа, хоёлаа гарыг. Бүх хүүхдүүдэд хэлж мэдэгдээ. 3 цагаас хойш гарч болохгүй. Айхтар зүйл тохиолдсон талаараа бүгдийг нь хэлье" гээд өнгөх гэж байтал Бэхээ гинэд ухсгийн босч ирээд Бэкийн дээлний цахнаас тас зуураад эхэлсэн. Бид 5-6-аа нийлж Бэхийг татаж Бэкээс салах гээд хүчрээгүй. Бэк давс аваад иргээд ойрлоготой зэрэгцээд бидний нэг маань ухсгийж давс авчирч өгсөн. Давсаа Бэхигийн нүрл ум хүмгүй яаран цацгад
Өнөөх маань тоосон чинжгүй, тас зууралдаад салсангүй. Аргаа барахтаа атгсан хургнуудыг нэг нэгээр нь татан тэнийлгэж, шүдлэг хүрээний дайтай эмгэг сургаж байгаа юм шиг ноцолдон таталцаар нийгэм салгаж авлаа. Манай яг доохон талд өвөр хангаа майхан байдаг юм. Дөнгөж салгаад дууссаны дараа тэдний майхнаас "Хүүхэд мдээгүй татчихлаа. Энд ч байна уу?" гэж багшийн бахирх дуу сонсогдов. Майхнаас гарахад бэхээ даган гарч ирээд хаашаа чим гүгээд явчихсан. Өвөр хангаа майхан руу ороод таталт өгсөн хүүхдийн биеийг сулгартал агаар тавьж өгөөд ухаан баларсныхан дараа хоолон дээр нь дарж сэрээлээ. Имч бэхээг аваад манай майханд оруулж ирв. Гэтэл бэхээ "Анда, би харсан. Нэг ногоон арьстай хүүхэн болон сууж байсан" гэж хэлв. Яг тэр үед Бек майхнаа тойруулаад давс цацаад явж байсан санагдана. Бэхийг ярьж дуусаагүй байтал ахаад нэг хүүхэд таталт өгч ихсэн мэдээ дуулдлаа. Бек өвөр хангаан багш дээр очиод "Багш, энэ цүнс байна. Та нар эндээс явсан дээр. Сая манай майханд ийм боллоо" гэд учирлаж хэлв. Нөгөө багш өөрөө хүртэл айж надаас хол тэгээд хүүхдүүдээ аваад багш нарын байр руу явчихсан. Дээд талын бүлгийн майхнууд ч гэсэн нэг л эвгүүтээ доошоо явцгааж эхлэв. Тэр үед манай майханд Бек, бэхээ бид гурвал байсан юм. Гаднаас азаа орж ирээд царай нэг л цэв даажсан сонин болоод салганаад уйлаад эхэлсэн. "Яваанда" гэж хэд хэдэн удаа асуухад юм хэлсэнгүй. Аз олж эмч ойрхон байж таарад азааг үзэж тайвшруулад юу болсон талаар асуухад "Нэг харам яг намайг нэвтлээд гарчихсан. Гэхдээ миний дотор айж дүгшээгүй. Нулимс өөрөө урсаад би жичгнээд ихсэн. Би яг юу хийснийг нь харж чадаагүй" гэж хэлв. Ингээд Бек, бэхээ, азаа бид дөрөв нэг майханд ой нүмерт хонохоор болцоолоо. Бэхээ их л халуурч гинэт нүдэ нэгээд "Ойртоод байна. Гүй" гэж амандаа буутнаад босох гэж тийчгнээд байлаа. Хаашаа чим гүүг талаар ганцаараа ярина. Намайг өндөгөө дарахад Бек араас нь тэврээд хэвтчихсэн байсан. Би азааг харцнаасаа нэг ч салгасангүй. Азаа бас өндөр халуурч сэрийн унтаа хоёрын дундуур амтай хүний ойлгохооргүй аваагаар өөрөө өөртөөгөө бутнаж тэмцэлдэж байсан юм. Шөнийн 3 цаг хүртэл би хард суугаад 3-аас хойш Бек хард суугаар тохиров. Тэгсэн нэг мэдсэн чинь би унтаад өгч. Шөнө 3-4 цагийн алдаад л байх. Манай майхны гадаа нэг нүсэр том юм ирчихсэн. Майхан нураах гээд байгаа юм шиг сэгсчээд эхлэв. Би айсандаа Бекийг зогсоо зайгүй сэгсэрч сэрээгээд "Анда, энэ юу вэ?" Гэсэн чинь майхны араас өнөө лаглаасан том амтны амьсгаадах хүнд амьсгаа сонсогдож эхлэв. Бид хоёр яахаа мэдэхгүй жичирч гадааг жихээ даран ажиглан хоёр биенийхээ амьсгалыг сонсдлоо, намгэн болцоолоо. Гэтэл өнөө амтны мөөрөх дуунаар сая л нэг үхэр байсныг мэдэж гүн амьсгаа авцгаав. Беки майхан тойрол затсан давсыг ирээд долоож байсан тэр байж. Тэгээд ямартайг өглөө гүйцэж нүүр гараа угааж цай ундаа угаад бүх аймагуд майхнаа хурааж явахаар болсон. Тэгсэн манай бүлгийн багш "Монголын хүүхдийн зөвлөлийн туугийг харсан хүн байна уу? Өчтөр шөнө цэнхэр дээлтэй охин барьчихсан гүйж явсан байна. Хин авсан бэ? Гаргаад өг" гэд орилоод бидний дундуур явж эхэллээ. Цэнхэр дээлтэй охин гэсэн үгний араас Бек бид хоёр зэрэг биесээ харж говьс хийж цонхисон царайтай болцоож байсан юм. Азаа бэхээ хоёр их л ядралтай өчтөр шөнийхөө зүүдийн хоорондоо ярьцгаалаа. Би тэр модны дор хоол хийдэг хэсгийг зүтэлсэн. Тэнд нэг юм болоод байсан.
Гэхэд бихээ би ч бас тэр модыг зүудлээд байсан. Хачи юм аа гэж ярьцгаав. Тэгээд бид хот руу буцаж аймагаараа салцгаан явж байхад өвөр хангааны нэг охин над руу чат бичсэн. Манай автобусны араас нэг зүйл дагаад гүгэд байсан. Шүнж унтуулаагүй. Зөндөө хүүхдүүд татаж унсан. Майхнаас яваад багш нарын байранд очиход ч хүүхдүүд таталт өгөх нь зогсоогүй. Гээд бүх болсон юмыг бичсэн байлаа. Ингээд бүх зүйл ард гоцорж манай дөрөв гандан орж үзүүлгээд уулсны савдаг хэлэгнүүлсэн байна. Дүшээ модны мөчөр хугалсан. Нялх үрсэж сүрээ үзүүлээд өнгөрсөн байна гэж хэлсэн юм. Эргээд бодоход биднийг цусланд очиод багш нар мод нээлттэй байгаа. Төлөөний модоо түүгээд ав гэж хэлсэн. Магадгүй нэг хүүхэд буруу мод хугалсан байж болох юм. Харин өвөр хангаа хүүхдийг яагаад дагсан бэ гэхээр майхныхаа гадаа эрдээ том төмөр идээр юм хоргосон байсан гинлээ. Одоо би 19 настай. Энэ явдал 4 жилийн өмнө болсон ч одоо хүртэл мартагддаггүй юм даа.